Дэлхийн монголчуудын ЭМЖЛ радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 9 цаг 10 минутанд та бүхэнд хүрдэг. Ямааны махна халуун дээр нураатай Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс царай муутай болон ааш муутай аринаар найруулагч Чимботтой хамтран хүргэх гэж байна. Манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэгтээ 100 мод хотын зүрхэнд орших 5 тух тансаг гэр Central Garden Business Residence хамтран ажиллаж байна. За мөн цахим зээлийг хамгийн урд нараараатай цай дэврэхээс ч өмнө M Credit цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. Өглөөний минь дээрээ сайхан амарсан уу? Өглөөний минь сайхан амарлаа. Сайхан амруу. Сайхан амарлаа. За өчигдрийн Hot Topics-ийн YouTube-ийн контент дээрх YouTube дээрх комментуудаар мэдээлэл эхлэе. За, отгоо тоо 8631 ингэж утсан байна. Хоёр арайда болон Чимботтой ажлын амжилт хүсье. Эрэгтэй айрыгийн игч болмоор байна. Эрэгтэй айрыг тоглоом үг сайн даадаг нь гоё шүү. Бас үргэлж инээмсэглэж байдаг гинэ. А эмэгтэй айрыг үг даадаг гэсэн юм шүү үгүй юу? Үгүй эрэгтэй гэж байна. Тийм би ч одоо үг даадаг. Вау, баярлалаа. За. Шири 0727 аргун тураах бэлтмэлээ хаалцаараа гэд хүмүүс бас их асуусан байлээ. Энэ нөгөө манай Hot Topics-оор хэд хэдэн ордоо орсон шүү дээ. Олимпик гэж орж ирсэн, Маунжаро гэж орж ирсэн. За тэгээд миний зүгээр маш сонирхсан хөдлөөд Маунжарог өчигдөр комент юу трендер орж ирэхээр ярьсан дээр тэр тухай хүмүүс нэлээд асуусан байлээ. Нэр нь Маунжаро гэдэг Монголд бол зарагдахгүй байгаа. За миний сураг сонссноор бол за Солонгост очихдоо ерөөсөө монголчуудад бүгд л адилхан онж тавьж байна. Бүгдээрээ л таргалдтай байна. Илэг өөхлөлттэй байна. Ходоод одоо сөргөөтэй байна гэл онж тавиал ерөөсөө бүгдэнд нь одоо тэр одоо сүүлийн гарч ирж байгаа Олимпико Монжаро бичиж өгöd байгаа сурагтайсан. Тэгэхээр одоогор бол энэ Монжаро Олимпик бол Монголд бол зарагдаагүй байгаа. Тэгээд энэ тэнд очих юм бол Австралид байгаа, за Их Британд байгаа, Англи, Америкт байгаа. Ер нь л гадуур зөндөө Солонгос, ялангуяа Японд бол бүр хөнгөлөлттэй өмнөр өгдөг юм байлээ. За ингээд энд очивол та нар эмчит үзүүлэл бичүүлж өгч магадгүй хэрвээ одоо бичүүлж авмаар байвал тэрнээс биш Монголд бол олж авахд бол асуудалтай хаа. За би тусгай аргаар олж авсан гэх юм уу. За одоо намар аригууныхаа бүгнөөр хүлээж юм да. Би өдөр болгол хүлээгээд байгаа байхгүй юу? Юу хүлээж аа? Урах юм уу? Ясаар суулгах чинь үлээ. Яа тийм дими юм хүлээж явах юм бэ? Би бол ялцчгүй эрүүл мэндийн асуудалтай. За миний илэг өөхөлттэй ер нь олон жил байгаа. Тэгэд энийг бас шийдэх хэрэгтэй. Ер нь бол хэд хэдэн удаа урд нь турж исэн чинь ингээ хасчлаасан л да. Туршлагатай гэхдээ яг ингээ барих бол бас асуудалтай юм байлээ. Тэгээ хамгийн гол асуудал нь одоо энэ миний бүр тархийг угаасан байхгүй. Эднээс өөртөө ээлэлээ. За тэгээд энэ Novo Nordisk компани юу гэж нэрлэдэг байгаа гэхээр таргалалт бол 21-р зууны тахал аа. Таргалалт бол 21-р зууны тахал. Энийг чинь дагаад хор давдар нэмэгдэн өвчний үүр болно те. Тэгэхээр таргалалт бол хүн төрөлхтний хамгийн том одоо ихний эрүүл мэндийн том даваа. Энийг бид нар дийлчлээ гэж зарлаад. Дийлцэн одоо энэ семакулит, трисепатит гэдэг энэ төрлийн юмуд бол ерөөсөө таны хоолны дуршлыг багасгах, бодис сэлцэгч урдсах, өсөх мэдрэмж байхгүй болгоно. За тэр би өөрөө зүгээр л миний одоо жишээл ерөөсөө ингээд уржигдэр идсэн ингээд яалтчгүй хиз дүрж юм шиг мэдрэмж төрөөд уржигдэр идсэн хоолор нөгөөдөр нь хэрэглээд байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө хоол идэх сонирхол ерөөсөө дурахгүй. За тийм л болчт юм лээ. Тэгээ би бодсон шүү дээ. Ер нь ингээд нэг бид нар чинь ингээд яг ийм хангалуун хоолтой нөхцөлд амьдарч одоо хувьсаж амжаагүй хүмүүс. Тэгээ тэр нэг ийм тэр нэг үлсэх мэдрэмжээ малтчаад байдаг. Бодисын солилцоонд төвчөөнд орчод ийм асуудалтай болохоор бид нар ингээд үлсэхгүй байгаад байдаг юм билээ. Үлсэд байнга хуурамчлалт байгаад байдаг юм билээ. Тэрийг л зохицуулаад өгсөн юм шиг санагдав. Тэгээд яг одоо Монжаро хэрэглэсний дараа бол яг бүр ингээд энгийн хүмүүс ийм л мэдрэмжтэй гэж бодсон шүү дээ. Тэгэхгүй л дийний хоос өрсөж яваад байдаг байсан. Тэр мэдрэмж нь бол дарччихлээ. Тэгээд бүгдээрээ мэдээж хэрэг юу яа. Би нээлттэй нэг нууж авах юм бол байхгүй. Ямар үр дүнтэй байгааг ингээд асуувал хэлээж явна. За нэр нь Монжаро шүү дээ. За MF 6770 гэдэг хүн Трампыг яагаад манайх гэд байгаа юм бол ер нь хаан ч гэсэн дайн дажингүй инх амьдрахсандаа гэж байна. Би бол Трампын Монголд дах дүү байгаа. Тэгээд яагаад манайх гэдгийг би ерөөсөй тайлбарлахгүй. За өнөөдрийн сэдвүүдэд орох уу те? Hot Topics руу. За ceasefire гэдэг хайлт 1 сая хайлттай Америк нэгдсэн улс тэргүүлж байна. За өчигдөр тэргүүлжсэн өргөжлүүлээ тэргүүлж байгаа. За яагаад тэгэхээр өргөжлүүлээд энэ сэдв анхаарлын төвд байгаа учраас тийм 1 сая хайлттайгаар Америк нэгдсэн улс ceasefire буюу гал намжих гэдэг асуудал гарсан. Өчигдөр бол дүнгэж нөгөө шүүрхий байхад нь бид хоёр одоо танилцуулсан. Одоо бол яг ингээд өргөжлүүлээ тэр юу болж байгаа нь бас нилээ юм өрнчлөө.
За эндээ бол мэдээж хэрэг манай алдарт айргийн ах нь угаасаа холбогдож байгаа. Юу гэж зарласан бэ гэхээр би бол Иран, Израиль хоёрын хооронд гал намжаац би асуудлыг шийдсэн гээл хэлбүү үгүй юу. Израиль нь маш том бөмбөгдөлт хийсэн. Тэгээд Трамп өөрөө энэ тухай асуусан сурвалжлагч асуухт нь та одоо ингээд гал намжаах асуудал гал намжаана гэсэн ингээд бөмбөгдөлт болчлоо гэсэн чинь харин тийм би Израильд туйл их дургу байгаа. Би Иранд ч дургу үрж байна. Гэхдээ Израильд илүү их дургу үрж байна. Тэднээс намайг хилээд 12 цагийн дотор гал намжаана гэчихэд ихний цагтаа байгаагүй их цагийн дотор байгаагүй их хэмжээний бөмбөгдчихлөө. Хоёр хүн хоорондоо зодтолж яхад нь Трамп айгу том ах болох гол танах дунд нь солигчлаа. Би болгочлоо гэсэн чинь үгүй тийм болоогүй. Эднээс хоорондоо Пуужин өргөжлүүлээд хаялцаад ирсэн. Өөрөөр хэлбэл тэр гал намжаана гэдэг бол худлаа байсан бололтой одоогор бол яг хэлж бол мэдгүй. Иран юу гэж хэлж байгаа гэхээр хэрвээ Израиль галаа намжуул бид нар намжаана гэж. Яг тэгэхээр Израиль намжаахгүйг нь мэдээд байгаа бол энэ хоёр ер нь л хоорондоо юм асуудалтай. За тэгээд Иранд ч гэсэн миний дургу хурж байна гэдэг. Тэгээ энэ хоёр тэр гал намжаана гэдэг нь үнэн үү худлаа яах вэ гэдгсэн чинь энэ хоёр улс хэдэн жил одоо ингээд хоорондоо байлцаар хагаад юу ч болоод байгаагаа ойлгох байлцсан бүүд гэдэг хараалын үг хэлсэн. Бүр шууд юуны сэтгүүлчийн өмнө хараалын үг хэлж одоо хэлсэн. Тэднээс юугаач мэдэхгүй одоо ингээд юугаач мэдгүй яваад байгаа гэсэн энэ үг нь бас хүмүүсийн анхаарлыг татаад бас F үсэг хэлсэн юм уу? Трамп одоо F үсэг хэлсэн юм уу гэд шууд нэвтрүүлэхээр гээд бахан бас хайгаад байна. Трамп F bomb гэдэг хайлт бас тэргүүлж илээ. Тийм тэгээс Трамп хараалын үг гэсэн үгээр бас ингээд тренд дээр ороод ирсэн байсан л дээ. Дараад орсон чинь яг тэр Air Force буюу арталт нь ногоон нисдэг тэрэгнээд штэ. Тэрнийхээ урд зогсоо цагаан ордны зүлгэн дээр яг өгж байгаа ярилцлаган дээр л хэлсэн юм шиг байлээ. Цагаан ордны тэр хавьд миний зүгээр харсан бичлэгээр бол тэр F гэцгээ хэлсэн яг бичлэг нь бол би үзсэн тэрэн дээр бол ийм онгоцны хажууд дүнгэж бууж явж байгаа юм шиг харагдчихсан. За тэгээд ямар ч байсан F үсэг хэлсэн. Тэгэхээр гал намжаана гэдэг бол асуудалтай болж ах шиг байна. Би зүгээр яг энэтэй холбоо дараагийн өөр нэг трендийг ярих гэсэн трендээ нийлүүлээд ярьчих гэж бодлоо. Их Британд UK Government National Security Strategy гэдэг хайлт 20,000 хайлтгаар 4 цагийн өмнөөс тэргүүлж эхэлсэн байна. За одоо бүгдээрээ ингээд гал нийцсэн байгаа ингээд фронтуудыг бүгдээр дурсал та. Украин, Орос, Израиль, Иран. За ингээд энэ тэнд одоо нэгдчихэд шүү дээ гал. Эндээс Их Британь хол байгаа. Ямар ч өөртөө баг хамааралгүй төдий. Гэтэл Их Британь ингэсэн байна. Засгийн газар нь хуралдаад аюулгүй байдлын хуралдаа гэдэг дайнд бэлэн байя гэж зарлж байна. Дайнд бэлэн байна. Дайнд бэлтгэх хэрэгтэй гэж. За өөрөөр хэлбэл Их Британь ингээд одоо дайнд бэлтэнд чиглэн гэдэг чи одоо юу гэсэн үг вэ? Улсууд ер нь бүгдэлт гэж байна. Бүгдэлт дайнд. Байсан Украин, Оросын дайн уг нь бол Их Британд оролдоо хүртлээ олж та. Арлын улс шүү дээ. Европ төвлөрч байхгүй байсан. Энэ улс хүртэл ер нь дайнд бэлдэж байна. Дайн ер нь болох гээд ах шиг байна гэсэн юм одоо хэцүү дохио өгж явах шиг байна. За Трамп бол одоо өөрийнх нь ярьж байгаа бол Украин, Оросын дайнг бол гарч ирэнгүүтээ л би дайныг зогсооно гэж амлаж ирсэн. Тэгсэнгүү. За Израиль, Ираны дайн дээр би гал намжих гэрээ зогцуулчлаа гэсэн чинь нүүдэл нь одоо Трампт тгий гэсэн бодлоо. Трамп буруу арга явангууд нь явангууд тэгэл би Израильд илүү их уур урж ийн л гээд. Үгүй тэгж уур хүрээж явах та ямар ч гэсэн дайн ингээд зогсоогүй болтой үргэлжлэсээр байна те. За дараагийн мэдээлэл рүү орохоос өмнө хоёул хамтран ажиллаж байгаа хөрөхөө. За тэгээ. За манай нэвтрүүлэгтээ 100 мод хотын зүрхэнд орших 5 дахь Тансаг гэр Central Garden Business Residence хамтран ажиллаж байна. За Төв аймгийн засаг даргын тамгын газрын захиалгаар баригдаж байгаа Central Garden барилгыг бид хоёр танилцуулах чинь. За тэгэхээр өрөөний маш олон сонголттой. За 1-ээс 5 өрөөний сонголттой. 2026 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орох ийм барилга байгаа. За бүрэн цутгамал хийцлэлтэй, металл болон шилэн хосолсон орчин үеийн гадна фасадтай, зис голтой цэвэр усны уян хоолой, за нарны эрчим хүчээр нийтийн эзэмшлийг хэрэгцээг хангах ухаалаг шийдэлтэй нэмээд 3 давхар герман стандартын цонхтой улс сургууль цэцэрлэг нь дэрэгдээ буюу ерөнхийдөө нэг хүний эрэхтэй цүн бүрэн гэдэг шиг бас их гаднаасаа бол их үзэсгэлэнтэй те дотроо бас их ухаалаг шийдэлтэй барилга байгаа юм л та. За тэгэхээр Төв аймаг бол Улаанбаатар хотод ойрхон. За энэ одоо бүтээн босголт нь бол их олон өрөөний сонголттой юм билээ. 29 м2 нэг өрөөгөөс илүү сонголттой 5 өрөө хүртэл байгаа. За тэгээд 26 оны 2 дугаар улиралд А блок нь ашиглалтанд орно. Тэгэхээр орлогоо нотлох албагүй гэдэг нь үнэхээр онцлоод зөвхөн урьдчилгаа 30-70% төлөөд компани Google эзэнг таамрагдах боломжтой.
За тэгээ бас малчтад зориулсан лизингийн таатай нөхцөл байгаа. За бүх банкны бол ипотекийн зээл болон ногоон зээлээр байртай болох боломжтой. За Улаанбаатар хот бол тэлсээр байна. Ерөнхийдөө бол Улаанбаатар ч одоо ингээд тэлээд хүн ам нэгтээд яг анх чинь 500 мянган хүн зориулж баригдсан гэдэг илүү дээ тий. Одоо ч бид нар чинь сая холд авчаад байна. Тэгэхээр яг энэ нөхцөлд бол 100 мод бол одоо хотоос ерөөсө холбогдоод 45 км-ийн зайд оршиж байгаа энэ газар яг л хоттой адилхан тансаг зэрэглэлийн байшин баригдаад байгаа. Тэгэхээр утасны дугаарыг та бүхэн тэмдэглээд аваарай. Борлуулалтын албаны утасны дугаар 76 76 70 70 76 76 70 95 62 70 95 74 70. За 100 мод хотын зүрхэнд орших 5 дугаар тансаг гэр Central Garden Business Residence манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаа. Баярлалаа. За дараагийн нэвтрүүлэг гин дараагийн мэдээлэл рүүгээ оръё. Шууд чи нэвтрүүлэг хийх нэ. За хийчихв. Ямар нэг халуун дээр хийчих юм уу? За Тришкова гэдэг нэр Оросын трендтер нийлээд дээгүүр ороод ирсэн. За Тришкова гэдэг нэрийг бол бид нар сайн мэднэ. За манай гаригаас одоо сансарт нисэн анхны эмэгтэй сансрын нисгэж болсон Валентина Тришкова маань энэ жил 88 настай. За тэгэхээр 88 настай байж төрийн дуумдаа одоо ч ингээд бүрэн эрхтэй гишүүнээрээ төлөөлөгчөөр суусараа. Тий энэ эмэгтэй маань сая яг ингээд чуулганы дундуур биеийн муудаад за тэгээ ингээд ядахад яг энэ чуулганы үеэр одоо нэгдмэл Орос намын одоо фракцийн тэргүүн Владимир Васильев гэдэг хүн үг хэлж ийдсэн юм байна. За энэ үеэр Тришковагийн бие муудаад яалтч нү хүмүүсээс тусламж авахд хүрээд за чуулганы дундуур Тришковаг чуулганы тахмаас гаргаад мэдээж эмнэлэгт хүргэсэн гэсэн мэдээлэл бол цацагдж байна л да. Тэгэхээр 88 настай хүн одоо тийм хэмжээний те бас эрч хүчтэй байна гэдэг бүр аргагүй супер бэлтгэгдсэн хүн юм те. Би бол мэдгүй 88 хүрэх ч юм уу ч юм уу бүр. Танаа тараан багч одоо яг одоо 79 сая өрцөн те 80 өрөнд өгсөн байна. Тэгэл бас бужигнуулж штэ. Би нөгөө Тришковагийн талаар нөгөө үдээ ачаар хайрын түүхтэр хайрын түүхийг биччихсэн. Чи нөгөө азар сансарт нисэн гэдгийг мэдэн те. Азар? Тий. За яг азар гэдэг нь болохоор нөгөө ийм л утгатай л да. Сансарт нисэх нь бол тодорхой. Гэхдээ яг нөгөө нэг анхны эмэгтэй нисгэгч болох ихний сонголт байгаагүй. Яг урдуур нэсэн Наталья Кузнецова билүү. Энэ эмэгтэй бүх ингээд тийм бүх үзүүлэлт бүх ингээд нөгөө чадвараараа нэгт бичигдсэн. Нөгөө бүсгүй маань Кузнецова гэдэг бүсгүй маань ерөөсөө нэгдүгээрт нисэх нь тодорхой болсон байсан чинь жирэмсэн болоо хасагдсан. Тэгээд яг нэг хоёрт бичигдсэн Тришкова ниснээрээ юу анхны эмэгтэй болж байсан. Зүгээр анхны эмэгтэй болохгүй дараа нисэх нь бол тодорхой л байсан юм байлээ л дээ. Тэгээ ийм яг энэ одоо эмэгтэй маань одоо энэ жил 88 настай. За армийн хошууч генерал гэдэг ийм том цолтой. За 2000 чинь 13 онд төрийн дуумдаа нэр дэвшээд сонгогдож чадаагүй. За тэгвэл энээсээ хойш 16 бол 21 онд сонгогдоод одоо бол ингээд бүрийн эрхийнхээ хугацаанд дуусаагүй. Одоо яг төрийн дуумдаа ажиллаж байгаа юм билээ. Яг өөрийнхөө нөө төрсөн нутаг болох Ярославлаасаа нэр дэвшсэн юм билээ. Юутай ч одоогоор бол тий Оросуудын хувьд бол Тришковагийн бие бол муудчлаа одоо хизээ мүдгүй боллоо гэсэн мэдээлэл бол цацагдаагүй байна. Ямар ч сан бие нь муудаа. Санаа зовоод хүмүүс хайгаад байгаа юм билээ тий. Оросын ялчгүй трендер Тришкова гэдэг нэр орж ирж исэн. За дараагийн мэдээлэл рүүгээ оръё. Макдоналдс бойкот гэдэг ийм одоо 50 мянган айлтгаар Америк нэгдсэн улсад хэрэгжүүлж байсан өчигдрөөс хойш. За тэгээ Макдоналдс гэж алдартай түргэн олонны сүлжээ шүү дээ. Дэлхийн хамгийн алдартай түргэн олонны сүлжээ яасан бэ гэхээр The People's Union гэдэг одоо ард түмний нэгдэл гэсэн одоо ийм хөдөлгөөн байт юм байна. За энэ хөдөлгөөн 6 сарын 24-өөс 30-ны хооронд том одоо корпорациудыг онилж хагаад бослого эсэргүүцлийн жагсаал хийж байгаа. Бослого эсэргүүцлийг илэрхийлж байгаа. За энэ яагаад ингэж илэрхийлж байгаа гэхээр за энэ том Америкийн корпорац DEI гэдэг тийм одоо бодлого байдаг. Diversity, Equity, Inclusion буюу одоо энэ одоо diversity гэж ярьдаг, одоо өнгөт арьсны гэдэг ажилд илүү авах бодлого баримталдаг, эмэгтэйчүүдийг илүү авах бодлого баримталдаг, трансгендер хүмүүсийг одоо ажилд авах бодлого баримтдаг ч гэдэм үү. Энэ бодлогыг бүх Америкийн улсуудад одоо компаниудад хэрэгжүүлэхийг ер нь бодлого болгож явдаг. За хувьцаа нийлүүлэгчдээс нь ч гэсэн шахаж явдаг. Гэхдээ Макдоналдс энэ одоо бодлогоос жоохон ухарсан буюу тэгж их нөгөө өнгөт арьснуудыг ажилд авах бодлогоо дэмжихгүй байгаагаас нь болоод эсэргүүцэж байгаа. Дээрс нь үнэ ихээр нэмж байгаа гэдэгтэй холбоотойгоор за Макдоналдсыг эсэргүүцсэн жигсаал одоо хөдөлгөөн болоод байгаа юм билээ. За ингээд одоо Макдоналдсын одоо борлуулалт бол үнэхээр бүр мэддэгдэхүүц унчаад байгаа юм. 10% одоо ингээд унчаад байгаа юм. Ер нь бол борлуулалт нь. За тэгэд үүнээсээ болоод ер нь бол яг одоо ингээд хагас удирдал дуусгаж байгаа. Хагас удирдалтай уралдаад л дарамт шахалт үзүүлж байгаа юм байна л да энэ бослогынхан. За тэгээ яагаад Макдоналдсыг эхэлж ингэж онилж байгаа юм бэ гэхээр бид нар ер нь бол бүх одоо юг
компаниудыг онилно. Гэхдээ эхний ээлжинд ямар ч гэсэн McDonald's-ыг бид нар ингэж ониллоо гэдэг эсрэг үйлчлэлийн жагсаал хийгээд байгаа юм байна. За тэгээд хувьцаа нь бол 2.6%-аар ингээд унжлаа гэж байна. За тэгээд ийм сонин бос юм үзэгдэл юм байна. Юу би McDonald's ерөөс идэж үзэж байгаагүй л дээ. Зургийг харахны нэг тийм идэвчтэй чим харагдахгүй л шиг байна. Би зурагнаас л харж байсан л та. Чи бол идчихсэн байлгүй? Идчихсэн ганц хайр. Би нэг Гонконгт л очиж Гонконгийн онгоцны бодол дээр эзнэл ерөөсөө мартдаггүй. Ингээд нөгөө Гонконг чи бүх юм сам орхоо те. Сам орхоо ингээд үнэр би авч чаддаггүй, сам орхоо үнэрлж чаддаггүй байхгүй юу. Тэгээд Гонконгийн бүх хоол нь ингээд сам орхоо тэгээд би бүр ингээд жоохон өссөн байсныг хэлэх үү. Сам ороогүй юм очиж идийгээд McDonald's-т нь очирч жагаад авсан чинь бүргэр нь сам орхоод байсан. Чи баг McDonald's нь хаасаг адилхан амтай гэсэн биш юм лээ. Хонконгийнхан сам орхоотой бүргэртэй ч гэж. Яа өстө. Алаа юм болчихсон. За McDonald's хайр шүү гэсэн байна төгөлдөр. За дараагийн мэдээлэл рүү орох. За тийм. За дараагийн мэдээлэл бол ялчгүй. За өнөөдөр бол үнэхээр тренд одоо бит хоёр ингээд та хэд маань Google тренд рүү ороод үзэх юм бол ерөнхийдөө Дональд Трампаар амьсгалж байна л да. Трамп F үг хэллээ те. За нэмээд Трамп хараалын үг хэллээ. За Трамп НАТО, Трамп Нобель гэх мэт ингээд зүгээр битүү атэ Трамп Иран гээ ороод ирсэн байсан. Ингээл ерөөсө Трампгүй юм үнэхээр энэ дэлхийд алга байна. Тэгээд Трамп ари. Ари Трамп болох юм л те. Би бүр Facebook-ийн нэрийг сольчихъя гэж бодоод байгаа шүү. Тэгсэн чинь за ялтчгүй ингээд нөгөө энэ хүн ялтчгүй олонний анхаарлыг төвдөө чадаад байна л та. Тэгээ ингээд дэлхийн нийтээрээ Трамптай холбоотой энэ асуудлуудыг хайгаад байна. За одоо энэ 6 сарын 24-өөс 25-нд одоо Нидерланд улсын Гаг хотод НАТОгийн одоо гишүүн орнуудын удирдагчид уулзж байгаа. За энэ чинь НАТО ч одоо Умард Атлантын гэрээний байгууллага маань 1949 онд таны дараахан байгуулагдчихсан. За Европын 30 гаруй орн нэмээд Хойд Америкийн 2 орны ингээд нийт 32 гишүүнтэй ийм байгууллага. За тэгвэл НАТОгийн яг энэ удаагийн энэ уулзалтаар юу яригдчихж байгаа вэ гэдгийг би удахгүй ярин зэ. За тэгвэл уулзалтын өмнө НАТОгийн тэргүүн заяа Марк Рутегийн Трамп руу бичсэн ингээд чат задраад задрахтаа манайх өөрөө задлцсан бүр зөө скриншот хийсэн. Скриншот хийснээ өөрийнхөө нөгөө хувийн өөрийнхөө сошиал медиа дээр ингэ тавьчихж байгаа байхгүй юу. За тэгсэн чинь хүмүүс бужигнал пүү энэ худлах юм бичихгүй дээ гэлзээ. Юу бичигдсэн би лээ. НАТОгийн дарга гэстэй. Тий НАТОгийн дарга Марк Рутегийн ингэ яг Трамп руу бичсэн ингэ юу чатын скриншот нь ингэ Трамп оруулчихж байгаа шүү дээ. За тэр чат бол заяа хоорондоо хэрүүл хийгээгүй харин эсрэгээрээ Трампыг бараг долоосон чат заяа. За ингэж би уншиж үгүй. Ноён ерөнхийлөгч эрхэм Дональд минь таныг Ираны асуудал дээр маш шийдэмгий одоо үйлдэл гаргасанд талархын ялдамд бас баяр хүргэе. Үнэхээр гайхамшигтай хэний ч хийж чадахгүй зүйл байла. Одоо бид бүгд аюулгүй байгаагаа мэдэрч байна. За үргэлжлэе шүү зэ. Ойгч штэ. Гуйлаглаа. За үргэлжлэхгүй болоогүй. За таныг ч бас одоо энэ өнөө орой Гаг хотод гэдэг чинь одоо өчтөр бичигдсэн гэсэн үг байгаа байхгүй юу? Өнөө орой Гаг хотод маш том амжилтыг үзүүлнэ гэдэг чинь итгэлтэй байна. Бид одоо 5% дээр одоо улс орнуудыг гарын үсэг зуруулна гэдэг амаргүй байлаа гэж байгаа. За энэ 5% би удахгүй тайлбарлан заяа. Дональд та бол бид болон Европ ТV Америкт улс болон дэлхийд дахинд маш чухал ингээ мөч рүү бидрийг хөтлж яваа хүн шүү гэж юм заяа. За тэгснэ ямар ч Америкийн ерөнхийлөгч хэдэн 10 жилийн турш хийж чадаагүй бүхнийг таал ганцаараа чадаж байна гэж ütсэн заяа. За дотор мохоо хэрэг чинь манжоргийнхоо Трампынхоо. За ингээд энэ бичлэг ингээд энэ юу чатан задарсны дараа нөгөө хүмүүс чинь энэ худлаа гэж ерөөс итгэхгүй байгаа даахгүй. Яагаад тэгэхээр 32 орны аюулгүй байдлыг тодорхойлж төлөөлж байгаа тийм үү. НАТОгийн том байгууллагын удирдагч нэг тусгаар улсын ерөнхийлөгч зүгээр ингээд цэвэрхэн хэлэхэд бараг долооцсон л байгаа байхгүй ингээд тий. Яг ийм ингээд юу мэдээллийнхээ дараа энэ үнэн үү худлаа юу гэсэн чинь НАТОгийн зүгээс энэ чатыг Марк Рүте бичсэн үнэн гэж хэлсэн. Гэхдээ нэмэлт тайлбар хийгээгүй. Харин энэ дээр болохоор нөгөө улс төрийн шинжээч юу гэж хараад байгааг би одоо бас түрүү харлаа. Гэсэн чинь ингэж Трамп болохоор ингээд маш хурц араншинтай ярина. Яг тулж уулзаад өөрийг ингээд жоохон ингээд магтсан ч юм уу иймэрхүү хүмүүстэй маш найрцаг байгаад идэг. Энийг ингээд удирдахчид ажиглчихжээ. Одоо жишээ тийм Британий ерөнхийлөгч Кир Стармерийн хувьд болохоор одоо нөгөө худалдааны гэрээн дээрээ бас ингээд Трампыг таастаа мундаг гэсээр гал гэрээгээ зөвшөөрүүлсэн байл ч 5% дээр заяа. Кир Стармераас
Тэгэхээр нөгөө Кир Стармерын араас Марк Рутег явж энэ бол хэвээр маш дипломат, маш зөв шийдвэр гэл нөгөө хүмүүс нь бичээд байгаа юм байна. Гэхдээ бас мэдээж нөгөө эсэргүүцэх хүмүүс бол олон байна. За Трамптай холбоотой дараагийн бас нэг юу гарч ирсэн нь болохоор Трамп Нобель гэдэг үг гэсэн. За Нобель. За Трамп Нобель гэдэг үг маань мэдээж Нобелийн шагналтай холбоотой. За Нобелийн шагналтай их тайвны шагналтай холбоотой. За төвшүүлсэн юм шүү дээ. За би ярьж үгүй заяа. За яасан бэ гэсэн чинь өнгөрсөн 2024 оны 11 сард Украины парламентын гишүүн за энэ хааны нэр нь ах хэвээр Мерешков, Александр Мерешков гэдэг хүн Дональд Трампыг Нобелийн их тайвны шагналд нэр дэвшүүлсэн. За яг тухайн үед Трамп ч өөрөөдөө яг нэг кампанит ажиллахын үед би Украин Оросын дайныг бол тий сонгогдох юм бол би тэр дорн зогсоно гэх мэтчлээ ингээл мэдээлэл хийгээд байсан. За тэгсэн чинь нөгөө сонгогдоод гараад ирсэн чинь Украинаас ерөнхийдөө жоохон харцаа буруулсан шүү дээ. Тэгсэн шүү дээ. За ингээд явсан. За тэгсэн чинь одоо болохоор нөгөө бүх анхаарлаа ойрхон дорнодод тавьчаад за ойрхон дорнодын дайныг баг ингээд нөгөө өдүүлэхэд оролцоод байна. За хэрвээ энэ одоо бүс нутгийн тийм үү газрын тосны ингээд борлуулалтаа үйлдвэрлэл зогсох юм бол Оросын хувьд маш ашигтай байдал үүсгээд байна гэдэг ийм үнцэг одоо украинчуудын хувьд гараад ирсэн. Ингээд нөгөө Нобелийн их тайвны шагналд нэр дэвшүүлжсэн Александр Мерешко гэдэг хүн маань Трампыг нэр дэвшүүлсэн хүсэлтэд буцаан авсан гэдгийг мэдэгдэжээ. Йоо өстө гоё хөгжилтэй юм аа та. Найс цааш болол зогсоолол гэхээ нөөдөл нь л зодтолдох юм. Харин тийм ээ. Ер нь танах чинь бас барахгүй байгаа юм шүү, базахгүй байгаа юм шүү. Гэхдээ тийм манайх гэдэг ялчгүй нэг хүмүүсийн ингээд нэг тийм аман дор яригдал юм л да. Дүүн бацах юм уу трап. Аяа. Бано. Йоо, Трампыг хэлсэн чи ингээ алга болж юу яа. Ямар эвгүй юм бэ? За, тоглосон юм аа. Энүүх юм чи сандарлаа штэ. За. Сая шууд интернет тасарч тэргүй оронд. Йоо, за дараагийн юу руугаа орох уу та. Дэмжээ ажиллагчид танилцуулаад. Хүү. За. Дэмжээ ажиллагч Mobicom болон Huawei манай нэвтрүүлгийг дэмжин ажиллаж байна. Зөөврийн компьютерийн шинэ нэр нь Huawei MatePad 11.5-ыг Mobicom-оос цаас шиг нэмгэн paper mat дэлгэц соронзон keyboard бүх офис аппуудтай Huawei MatePad 11.5 таблет таны ажлын хэрэгцээнд төгс нийцнэ. Таблета Mobicom-оос аваад Huawei mouse бэлгэнд тас аваарай. Манай нэвтрүүлгийг Mobicom Huawei-ийн хамтрал дэмжин ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За юу яасан нөө юу Трампыг ярьжлаа л да. За Трампыг ярьсан. Трампыг ярьснаас гадна одоо гаг дээр юу яригдахыг би маш тодорхой товчхон үргээтэй. За гаг дээр болохоор одоо ингээ 32 гишүүн орн маань батлан хамгааллынхаа төсвийг нэмэгдүүлэх асуудал яригдаад байгаа. За Америк нэгдсэн улсын хувьд бол дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ одоо ердөө 3.2% нь батлан хамгааллынхаа төсөвт зарцуулдаг гэдэг нь одоо 900 гаруй тэрбум Америк доллар байд юм байна. А тэгсэн чинь за энэ яг энэ Европын яг энэ гишүүн орнууд дундаа Испани улс гэхэд хамгийн бага буюу 1.2%-ийг зарцуулж байгаа. Гэх мэтчлэн ингээ нэг бага зарцуулаад байгаа орнуудыг Трамп их нэг шахалт өгöd байгаа. За ингээ 5% хүрэх ёстой бид нар. Одоо ягаад тэр дэлхийд дахинд ингээд юу инх 50 цаг ингээд баг ингээд тэ байхгүй болох ч байна. Бид нар яг үүсэх бүх нөхцөл байдалд бэлэн байх ёстой болохоор ингээд өөрсдийнхөө хувьд зүтгэж одоо улс орон болгонд бол дотоодын ингээд аюулгүй байдлаа хамгаалах, сахин хамгаалахын төлөө батлан хамгааллынхаа одоо төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг ийм мэдээлэл хийгээд байна л да. За би Трамптай холбоотой нэг сонирхолтой мэдээлэл зүгээр өгье гэж бодлоо. Flight Radar, Flight Aware гэдэг ийм сайтууд байдаг. Энэгээр хаанаас хаашаа онгоц нисэж байгаа вэ тухай ийм мэдээллүүдийг шууд хянж болдог. За энийг нь хараад хүмүүс бас их сонирхолтой мэдээллүүдээ авдаг юм лээ. Тэгэд энэ дээр 4-5 хоногийн өмнө Хятадаас 5 том онгоц, ачааны том онгоц ууг нь бол Европ руу чиглэж явж хагаад Европ руу явах болоод Иран руу ороод тэг чимэг болсон. За чимэг болсон. За энийг хүмүүсээс олон улсын шинжээч бас их сонирхолтойгоор үлгэж аваад ярьж ин л та. Ер нь бол яагаад энэ Хятадын тэр 5 онгоц хайж байгаа юу зөөж исэн юм болоо мэдгүй. За зөвхөн хүмүүс юу гэж таамаглаж байгаа гэхээр энэ одоо Иран ойрхон дорнод руу Америк хамаг хүчээ ингээд анхаарлаа хандуулж байгаа хооронд Хятад бас магадгүй ингээд дамжуулж одоо яагаад гэж магадгүй. Одоо дэмжиж ээж магадгүй. Иранаар дамжуулж Ираныг прокси улсаа болгож ээж магадгүй гэсэн юм яриад Ираныг дэмжиж гин гэсэн яриа ярьжсэн.
За. Тэнгүүд одоо чинь Испани гэдэг улсын хувьд болохоор яг энэ ингээд Трамп ч юм уу те одоо НАТОгийн тэргүүн гэдэг орнууд шүү дээ. Одоо Марк Рүте ч юм уу Дональд Трамп хоёр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5% батлан хамгаалалтад зарцуулаа гэдэг ингээд нэг ёсонд бараг л дарамтчих үзүүлээд байна л та. Энэ дэр гарын үсэг зурх ёстой ч гэдэг юм уу. За тэгсэн чинь Испани улсын бид нар ингээд сүүлийн 10-аас 12 жилийн туршид бол ямар нэгэн юу хийгээгүй. Одоо дайм байлтаа үдсэнгүү цэрэг айрам гэдэг зүйл бол онцгой байдалд одоо тусламж үзүүлэх дотоодын тусламж үзүүлэх яг юм ангийн нэгтгэл болсноос биш бидний хувьд болохоор тийм дайм байлдаанд зарцуулж ингэж мөнгө төгрөг төсөөлөх шаардлагагүй гэдэг үнцгийг бол уг нь бол дотроо байрал тэгэл ингээ хагаралдаал НАТОгоо дагах хэвээр үгүй дотоодоо бодох хэвээр гэх мэт ийм л нөхцөл байдал бол үүсээд байгаа юм билээ. Зя. Яа, Батбаяр Бата ингэсэн мэн хээхээ Трампыг ярангуут кибер атак хийж байна уу? Эсбүгээс сануулгаа. За магадгүй. Дум магадгүй. За дотоодын бүтээгдэхүүн 5% гэдэг нь их өндөр үгсэн байна. За ер нь Америк нэгдсэн улс дэлхийн номер 1 дэлхийн эдийн засаг гэдэг тэгсэн мөртлөө дотоодын бүтээгдэхүүн 4-5% зэвсэгтэй зарцуулдаг. Ингээд Америкийн нэгдсэн улсын ерөнхийдөө юуны донд одоо хүмүүс тайлбарлаж байгаагаар бол ийм одоо нүмерэн дор одоо Европын холбооны улсууд тэр тусмаа батлан амрахын зардалаа эдийн засагт хэд их зарцуулахаа болоод одоо бол 1-2% улсууд олноор болцсон тийм. Хамгийн өндөр нь л баг Польш л байгаа. Польш нэлээд илүү хүчтэй энд мөнгө зарцуулж эхэлж байгаа бах тийм. 5% гэдэг нь бас тэгээд ер нь бол батлан амрахын Европын батлан амрахын салбар бол нэлээд ойрын жилүүд өсөлт үзүүлэх байх гэж яриад байгаа. Трампыг ярьсан чинь гинэд тасарч энэ төр сэвтэй юм байна. Йоо, за би нэрээ солисон чи Facebook болчих үү тийм. Яг муулсан. Муулсан чинь. За ямар эвгүй юм бэ? За манай нэвтрүүлэгтээ цахим зээлийг хамгийн хурднаар ураатай M-Credit цахим зээлийн апп хамтран ажиллаж байна. Цайд иврэхээс ч өмнө гэсэн байна. За цайд иврэхээс ч өмнө зээлийг гаргуулж авах боломжтой M-Credit application маань 7 сарын 8-ны 23 цаг 59 минут хүртэл бүртгүүлсэн бүх шинэ харилцагчдад 150 оноо бэлэглэнэ. За тэгээд 7 сарын 8-ны дотор нэгээс дээш удаа амжилттай зээл авч яг хугацаанд хаасан харилцагчид дундаас нэг азтныг шалгаруулад 500 мянган төгрөг бэлгэлэх юм байна. Тэгэхээр цайд иврэхээс өмнө буюу 3 минутанд хүссэн газраасаа хүссэн үедээ 50 мянгаас 2 сая төгрөг хүртэлх цахим зээлийг шууд авах боломжтой. За тэгэхээр төлөлөөгүй гэмтийн худалдан авалтаа M-Credit-ийн хувааж төлөх үйлчилгээгээр шийдэх бүрэн боломжтой. Ямар ч урьдчилгаагүй үгүй авах боломжтой. M-Credit-ийг ингээд вебсайтаас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. M-Credit цахим зээлийн үйлчилгээг хамгийн дөрвөн шуурхаа үзүүлдэг аппликейшн бөгөөд гол давуулууд нь бүртгүүлэхэд болон хэрэглэхэд маш хялбар. Санхүүгийн яаралтай хэрэгцээ гаргахад APA-даа зээлээ уян хатны нөхцөлөөр шууд авах боломжтой. Салбар дээр ирэх шаардлагагүй. Хүссэн газраасаа захимаар гэрээ байгуулад шууд зээлээ авна. Орон нутгийн иргэдийн цахим зээлийн эрх тогтоох боломжтой. Монгол улс 21 аймаг төвүүдээр харьяал нээлттэй гэсэн. Одоо тэгэхээр M-Credit гэдэг аппликейшн гис татаж аваад одоо шалгаад үзвэл ямар ч одоо салбар малбар дээр очихгүйгээр цахимаар гэрээгээ байгуулад авчих боломжтой ийм аппликейшн шүү. Утасны дугаар нь 72 тэгтэг 2060 юм байна. 72 тэгтэг 2060. За M-Credit CGM гэсэн вебсайт байгаа. Зөв мөн M-Credit CGM гэсэн Facebook руу таараад лайк дараа дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Манай нэвтрүүлэгтээ цахим зээлийг хамгийн хурднаар бүр цайд иврэхээс ч өмнө ураатай M-Credit цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн мэдээлэл. За дараагийн мэдээлэл чам дээр юм уу? Над дээр юм. За ийм мэдээлэл надад их гоё хоёр шүслэг мэдээ. Алийг эхлэх вэ гэж бодож Мартин Ковоос эхлэе гэж бодлоо. За Мартин Ков 20 мянган айлтаагаар Америк нэгдсэн улс тэргүүлж эхэлж байна. Чи Cobra Kai гэдэг кино үзчихсэн үү? Cobra Kai. Cobra Kai. Үгүй. За Cobra Kai гэж их алдартай кино би ч гэсэн үзэж байгаагүй л дээ. Гэхдээ Cobra Kai гэдэг киноны ийм кино одоо их алдартай зарим хүмүүс дундаа. За энэ одоо кинонд тоглосон хүмүүс сая уулзалт хийсэн юм байна. 6 сарын 22-нд. За энд нь уулзалт хийжсэн Алиса Хана Ким гэдэг. За Ким Да Юн гэдэг дүр гаргасан. За энэ бүсгүй эмдэн байсан. За дээрэс нь Мартин Ков гэдэг юм дүр одоо жүжигчин байсан. За энэ хоёр уулзаад ингэсэн байгаа юм. Одоо ингээд гар барингуудаа Мартин Ков нь ингээд удаан уулзаагүй ч юм уу барьж авангуудаа гарыг хацсан баг. За гарыг хацаа цус гартал хандсан гэж байна. Цус гартал нь хандсан. За Мартин Ков. За тэгээд тэгснээ нөө хатсан газараа өмссөн гэж байна. Эмэгтэй Мартин одоо энэ Алиса Хана Ким гэдэг нь эмэгтэй байхгүй юу? Энэ эмэгтэйтэй гарыг нь одоо мөрөн дээр нь энэ хэсэг дээр нь гिचлээлээ л дээ. Энэ хэсэг дээр нь цус гартал нь ханцаад тэгснээ үнсээд тэгээд нөө юу одоо шок.
Хинтэй шок. Шок байх. Хин зүйсэн шок байна үстэй. За тэгсэн чинь Мартин Ков энийг юу гэж тайлбарласан гэхээр би зүгээр л жүжиглж гоё хөгжилтэй л байсан шүү дээ. Хөгжилтэй л хэлдэг. Ямар амар тайлбарлаад байгаа гэнэ. Одоо яг найруулга зургийг өгсөн байгаа хүн тэр Мартин Ков гэдэг хүн мүү юм уу? Мартин Ков. За нэг 50-60 орчим насны тийм энэ залуу Мартин Ков юм байна. Энэ ямар уран бүтээлчтэй Америкийнх юм уу? Америкийнх тэгээд туслах дүрүүд нэлээд бүтээдэг юм байна л да. За тэр Хана Ким ч гэсэн бас туслах дүр бүтээдэг энэ хоёр хоорондоо уулзснаа гинт тийм дүр аяг гаргасан гэж. За тэгээд Хана Ким сандраад шоконд ороод биеийн жишээ ширээн дээр очиод суусан чинь одоо Мартин Ков буцаад дуурсан гинэ. Чи юу сүртэй юм. Манад нэг юм нэлээ бас нэг монголчуудын хэрэглээ өндөртөө өгөөд сүртэй шүү дээ гэл. Йоо. Хүн цус гартал нь гаран дээрс нь хазчаад одоо энэ хоёр зэрэгцээ зогч энэ хоёртой. Тийм байна. Хорон гаран дээрс нь цус гартал нь хазчаад тэгснээр сүртэй шүү дээ. Энэ тоглоом лээс шүү. Тоглоом даалдамаалтай гэдэг. Ямар амар юм бэ? Наа чи бүр ерөөсө төсөөлөгдөхгүй байна. Тэгээд хөөцөн гинэ Мартин Ковыг. За энэ гэхдээ арайд энднээ өгшөн гэдэг ингээд уулздаг хүмүүс нь Мартин Ков хөөцөө. Тэрэнд нь уурлаад байгаа гинэ Мартин Ков. За тэгээд Мартин Ков гэж хин юм. Мартин Ков гэж хин юм бэ? Ямар ч юм гэл хүмүүс одоо царийг нь харах гэдэг ингээ хайгаад байгаа юм. Одоо Мартин Ков гэд Google-ээр харах юм бол дүүрэн энэ хадсан тухай мэдээллүүд нь энэ тийм мэдээллүүд л явж илээ. Гэтэ бүр ингээд одоо миний гарыг нэг чанга хатгаад тэгээ би баг ингээ уйлсан штэ бүр яг тоглоомор чанга хатгасан л да нэг хүн тэгээ хард нөгөө кьюз дээрээ тийм тэгсэн чинь ингээ тоглоомор ингээ чанга хатгасан чинь би энэ эрэгтэй хүн чанга хатгангууд эмэгтэй хүн өвддөм байгаа тээ шууд ингээ нөлөөс гараад заяа тэгэхэд чинь хазуулна гэдэг чинь тэгээ цус гартал гэдэг бол ерөөсө төсөөлөгдөхгүй штэ чинь бүр тэрийг тоглоом гэж үзээд байна л та. Гэтэ одоо энэ бол Аз эмэгтэй штэ солонгос гаралтай эмэгтэй юм шиг үнэ тэгээд эмэгтэй хүн дээр за ирчүүд бол яг вэ бас хаяа нэг сохонгуудаа гоё бороо мороо гэд бас байж болно эмэгтэй хазан нэхэр би бүр ингэ санаанд тогтохгүй тэр нь одоо яаж тоглож байгаа гарыг харуулад штэ найруулагч зөө тэгээ эн чи ядахад бүр туйрхан те эмэгтэй байна штэ тийм тэгсэн чи Жүүндагийн би чи ёо ямар амар юм бэ мэдрэл муутай юм биш үү дээ хүнийг цус гартал нь хазна гэж үгсэн үгүй харин тийм ямар вампир кинонд тоглож байгаа шүү дээ тий. Харин тий. За хөөрхөн кино шүү дээ Netflix дээр байгаа гэсэн байна. Мөнхөн. За энэ Cobra Kai гэж бас нэлээд бас тухайн ийм төрлийн кино сонирхдаг хүмүүстэй алдартай кино юм билэ. За дараагийн мэдээлэл рүү орох. За тэгээ. За өмнөд Солонгост одоо нохоо махыг бол хүнсэндээ түлхүү хэрэгэлдэг та бид нар бол өмнө нь сонсч байсан тий. За тэгэхээр нохоо махаар бол ерөнхийдөө нохоо мах ч юм бүр ингээ олон удам дамжсан бизнес болсон байт юм байна. Энэ улстай болохоор нохоо махыг одоо хүнсэнд хэрэглэхийн тулд нохоог үржүүлэх бизнес байт юм байна. За тэгсэн чинь 2024 онд өмнөд Солонгосын засгийн газраас за нохоо махыг хүнсэнд хэрэглэхэд зориулж одоо худалдаалахыг хориглосон хуулийг бол баталсан. За тэгэхээр энэ хууль болохоор 2027 оны 2 сараас яг бүрэн хэрэгжиж эхэлнэ. За хэрэгжиж эхлэхийн өмнө яг одоогоор ингээд нохоо махын нохоо үржүүлэг одоо маханд хэрэглэхийн тулд үржүүлэг хийдэг энэ одоо айлууд байгаа шүү дээ. Айлууд байна. За бүр ферм гэсэн байгаа байхгүй юу? Энэ фермүүд дээр одоо би ингээд 500 мянга гаруй нохоо байгаа юм байна. За энэ нохоонуудыг яах вэ гэдэг асуудал гараад ирсэн. За тэнгууд ингээ олон үед залгаа тийм үү яг энэ бизнесээр ингээд голоо зогоогоод амьдралаа авч явж исэн ингээ олон гэр бүлийн бас энэ чинь арталт нь ирэх ашиг яригдэн шүү дээ. За тэнгууд гинтэл нохоо мох зархаа болсон хууль гаргачлаа. Манайх одоо яах вэ гэл нэг айлын ингээл амьдрал яригдал хэлэх байхгүй юу? За тэгсэн чинь иргэдийн хувьд болохоор одоо нөгөө даяарчлагдсан байна. Залуу үе нь гараад ирчлээ. Жишээ нь ингээ Солонгосын залуучуудын нэг имчилэг явуулсан юун дээр YouTube дээр бид нар одоо нохоо мах хүнсэндээ хэрэглэхийг зөвшөөрдөггүй. Манай наа чинь бүр өнгөрсөн баларсан манай ээж аваа үед л байсан гэдэг би бүр яг бичлэг үзчихсэн байхгүй юу. За гисэн чинь одоо болохоор ингээд энэ 500 мянган нохойг за энэ одоо юу гэдэг бойных нь газраас бид нар аварчээ. Эдрийг хаана байрлуулах юм? Хин одоо асарч тийжэх юм тийм үү? За тэнгууд эднэрийн заа ингээд за маш цөөн тоонтонтэй гэр бүл болдно. Ятгах чинь солонгосчууд чинь бүгдээр нөгөө апартмент комплекс буюу ингээд нийтийн орон сууцнд амьдардаг шахуу тий. Яг энд чинь бас нохоо тийжэхийг хориглосон одоо журамтай бас юм комплексууд их байд юм байна. Хорооллууд. Тэгээ энэ чинь махны зорилттой үйлдвэр юм шиг шүү. Бүгд нэг төрлийн эддэг мах нэг төрлийн нохоо байд юм шиг. Ийм шар өнгийн нохоо байд юм байна. Одоо харуулж штэ. Харин ийм л нохоо харагддаг л өрөвдөлтэй. Тэгээд янгууд одоо энэ 500 мянган нохооны ихэнх нь одоо эвтаназ буюу унтуулгаас өөр сонголт хүн байна. Энд чинь баг ингээ хүнлэг бус юм биш үгээ дараагийн асуудал нь гараад ирсэн. За тэгэнгүүт одоо өмнөд Солонгосын яг энэ хөдөө аж ахуй болон хүнс за тэгээд хөдөөний үйл хэрэг эрхэлсэн гэж яам байд юм байна. За энэ яамны зүгээс болохоор яг энэ нохоо үржүүлэхийг одоо зогсоохын тулд нийтдээ жилдээ заяа хаа байна
6 тэрбум солонгос воныг зарцуулахад бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн байна. 6 тэрбум воныг одоо яаж тооцож байгаа вэ гэхээр бизнесээ төрүүлээд ингээд эртгэн хааж байгаа энэ хүмүүст болохоор нэг нохоог нь 600 мянган воноор худалдаж авах ийм санал тавьж байгаа юм байна. За. Тэгэхээр одоо ингээд магадгүй те 100 нохоо ч юм 200 нохоо ингээд яг өргөжүүлж байгаа бол энийгээ бас ингээд 600 мянгаар нэг дутанд нь үнэлээд зарах ингээд боломжтой болж байгаа юм л да. Яамандаа зарж ийн гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Тийм. Улс худалдаж авч байгаа юм шүү дээ нохоонууд. Сая 800 мянган төгрөг болох юм байна. Баримжаагаар Монгол мөнгөөр. За дижитэг нохоотойсэн бол Хачико шиг харагдаад байна шүү дээ. Харин их Хачикотой их төстэй л юм нохоо иддэг юм байна да тий. Энэ солонгосчууд. Үгүй харин тийм. Тэгээд одоо ямар ч чинь хууль бол хэрэгжих нь тодорхой болсон. За тэгээд иргэдийн хувьд ялангуяа нөгөө нэг өндөр наснууд их байд юм байна. Яг энэ бизнесийг ингээд эрхэлдэг. Энэ хүмүүсийн хувьд болохоор бас нэлээд тийм татгалцсан байр суурьтай байгаа. Гэхдээ нэг яг энэ BBC болохоор нэг өндөр насны ярилцлагыг бүр онцлцсан байсан. Тэр хүн болохоор би ерөөсөө тий үе удмаараа манайх ингээд нохоог ерөөсөө хүнсэндээ эргэлдэг, хүнсэнд зориулж ингээд тижээж ингээд ирсэн. Бид нар энийг тэр нохоогоо махал гэж хардаг байсан. Гэсэн чинь манай яг тэр үржүүлэхийн газараас ирээд аваад явсан хүмүүс тэр нохоонуудтай яг хүн шиг харьцаад тэгээ тэрнийг хараад миний сэтгэлийг хөдөлсөн гэж ярьсан байлээ л тий. Амар байгаа ч нөгөө мэдээж нөгөө амтны эрхийг хамгаалах байгууллага ч юм уу тиймэрхүү ажилд хийж байгаа хүмүүс ч одоо тэгэл нохоотой нэхэл нарийн нандан харьцсан юм байна л да. Тэгээд ямар ч тач ингээд одоо өмнөд солонгосчууд хүнсэндээ нохооны махыг хэрэглэх нь одоо ингээд яг ингээд хуулийнхаа дагуу 27 оны 2 сараас бол ингээд бүрэн хэрэгжиж эхлэх юм энэ хууль нь. За одоо бас монголчуудыг бас Антони мах иддэг гэхээр л нүдэн орой дээр гаргадаг штэ. Та нар тийм хүрх амьд яаж идэж болт ингээл. Европчуудаас яриаддаг. Хүмүүс болгоны талаас харах нэрээ соёлоос хамаараад өөр өдөг баг л та. Харин тийм үү. За сүүлийн нэг мэдээлэл дуудъя. За энэ мэдээлэл бол Vana Love Island гэдэг хайлт орж ирлээ. За Love Island манайхаар бол одоо тэнгисийн ирэг дээрх 2 4 7 юм а да. За тэгээд энэ одоо энэ чинь ингээд тэнгисийн ирэг дээрх чи үзчихсэн үү? Үтсэн шүү дээ. Тэгээд ингээд хүмүүс яг хосоор ингээд байжгаад хос болоод тэгээд тэр нь ингээд солигдоод гараад оронд нь өөр хүн орж ирээд ингээд явдаг юм шиг байна тий. За энэ Love Island гэдэг энэ нэвтрүүлгийн тим учиртай юм шиг байна. За тэгээд тэрэн дээр нь Vana гэж шинэ одоо бүсгүй орж ирээд тэр нь л олонний анхаарал татаал ерөөсөө яд нэг тийм энэ чинь дандаа нэг л их гоё биетэй гоё сайхан залуучууд суулж байгаа л. Бурхан минь гэж. Зүгээр уралцсан юм шүү дээ. Энэ амар хүмүүс муу юм уу? Тэмэдгүй тэгээд баахан тим юм үзэл хүмүүс тэрийг үзэх дуртай тийм үү тийм нэвтрүүлэг юм шиг байлаа. За тэгээд тэрэнд нь танилцуулсан Vana 50,000 айлтгаар Америк нэгдсэн улсад одоо тэргүүлж байна. За тэгээд энэтэй бас холбоотой бас хөвгтэй асуудал байгаа юм шиг үлээ. Дотроос драм. Энэ ингээд Vana орж ирэнгүүтээ нэг хүнийг орлоод орж ирсэн. Ингээд нэг хосоо сонгох хэрэгтэй гэдэг юм уу. Тэр хосоо нэг залуу өөрийг нь сонгоод энэ хоёр цуг байхаар одоо нэг хос гэдэг нэр авсан чинь нөөдг нь би шээлигээл санаад байна. Шээлийг нь л буцааж өг гэл. Гомдлоо. Тэгэл Vana маш эвгүй байдалд орчлоо. Vana гэж хий ингээл хүмүүс Америкт яриа л энэ одоо шоуны тухай ярьж байгаа юм шиг үлээ. Яг манай тэнгисийн хэрэг болохоор яг энэ Love Island шиг ингэж явдаг хүн. Би Love Island-ийн үзэг болохоор мэдэхгүй байна. Би бас мэдэхгүй болохоор тэр тэнгисийн хэрэг дээр болохоор нөгөө ямар ч хүн хасагддаг. Жишээ нь ингээ жоохон хослоод би энтэйгээ жоохон ингээ нөгөө маасалжсэн чинь хасагдангууд арааснаас гуниглаадсэн процесс бол харагдал гэсэн. Тийм үү те. За ямар ч гэсэн Vana гэл энэ гоё биетэй гоё царайлаг бүсгүй л одоо ингээл хүмүүс шинээр орж ирсэн гэл хараад байна. За энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Hot Topics нэвтрүүлэгтээ 100 модын хотын зүрхэнд орших 5 тух тансаг гэр Central Garden Business Residence хамтран ажиллаа. За мөн цахим зээлийг хамгийн хурднаар цай дэврэхээс ч өмнө M Credit цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжим төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Саран гэрэлтэх харъя. Баярлалаа. Наран гэрэлтэх харъя. Кринж юм бэ.